Уур бухимдалтай уцаартай үедээ хийсэн үйлдэл хизээч эргэж залруулшгүй ийм аюултай гарц хохирол руу аваачдаг. За 2-3 сарын өмнө гэхэд 2хан настай хүүхдийг өмдөндөө шилэх их шалтгаанаар уурлаж зодож хөнөөсөн ийм аимшигт хэрэг манай улсад гарсан. Тэгэхээр уур бухимдал гэдэг бол тухайн цаг үед нь засаж залруулж менежмент хийхгүй бол ирээдүйд энэ мэт аюултай нөхцөл байдлыг бий болгодог байна. Энэ нөхцөлийг бий болгох суурь энэ үед тавигддаг байна. Олон жилийн хуримтлагдсан уур бухимдал, арчлын ачаалал, санхүүгийн асуудал, амьдралын асуудал, харилцааны үйл ойлголцол бүгд өөрөө уур бухимдлын их суурийг тавьж идэг. Тэгээ мэдээж одоо ууртай уцаартай хүн бол жижигхэн зүйлд уурладаг, бухимддаг. За явандаа ууралсан үедээ, бухимдсан үедээ ямар нэгэн эд зүйл ашиглаж уур уцаараа гаргадаг, бусдад хүчирхийлэл үйлддэг, дарамт одоо айлган сүрдүүлэх ийм нөхцөл байдлыг гаргадаг. За үүний үр дүнд яах вэ гэхээр хүүхдүүд бол сэтгэл зүйн гэмтэл авдаг бахна, гэр бүл болоод салдаг, сарндаг, бутардаг ийм нөхцөл байдалд хүргэдэг байна. За бүр нийгэмд үзүүлэх нөлөө гэх юм бол гэр бүлийн хүчирхийлэл нэмэгддэг. Хүүхдүүд ууртаа, уцаартаа түрэмгийлэлтэй ийм зан чанарыг хэвийн үзэгдэл гэж ойлгодог болох нэ. Тэгэхээр томчууд бид одоо уур бухимдлаа, стресстэй энэ байгаа нөхцөл байдлаа өөрчлөхгүй бол сэтгцийн эрүүл мэндэ нэг төвшөнд тогтвортой байлгахгүй бол мэрэгжлийн хүмүүсээс тусламж авахгүй бол ирээдүйд аюултай нөхцөл байдал бий болох нэ. Ялангуяа одоо байгаа бага балчир насны хүүхдүүд ирээдүйд хүчирхийлэгч болох их суурийг томчууд бид өөрсдөө тавих нэ. Энэ дээр манай өрхийн эмчнэрч тэр, сэтгэл зүйчдч тэр хүртээмжтэй ажиллаад өрхийн эмчнэр ч гэсэндээ орж ирж байгаа үйлчлүүлэгч нартаа сэтгэл зүйн эрүүл мэндийн зөвлөгөө мэдээллийг өгдөг байх нь ирээдүйд бид эерэг нийгмийг бий болгох боломж бүрдэж байгаа юм а.